Сайн уу Саса? Хөөе бөмбөлөө сайн уу? Саса. Хэрвээ би ерөөсөө хоол идэхгүй бол яах вэ? Заавал хоол идэх ёстой юм болов уу? Бид чинь эрүүл өсч байж чанд сайн хооллох ёстой шүү дээ. Хэрвээ хоол идэхгүй байх юм бол бидний биед тураал гэдэг мангас орчирдог гэж ээж хэлсэн. Юу гинэ? Тэр тураал чинь тэгээд тийм амар мангас юм уу? Тэглгүй яах вэ? Тэр тураал гэдэг мангас чинь чамайг хоол идэхгүй бол баярлаж чиний эд эсийг чинь сулруулж байдаг юм. Харин хоолнууд чинь л энэ мангасаас чамайг хамгаалж байдаг юм шүү дээ. Тэр мангас хүүхдийг маш жирийсэн зуранхаа болгож бас их чочромтой амархан ядардаг болгочдөг гэсэн. Чи тэгээд толгоож таахгүй. Тийм зуранхаа олчвол амар эзтэй. Амар юм аа. Тэр мангас чинь тэгээ хаанаас гарч ирдэг юм бэ? Нэгдүгээр чи өөрийнхөө нас бинт тохирсон илч тэжээл сайтай хоолыг хангалттай идэхгүй юм бол хураал чамайг дагаад л байна. Хоёрдугаар чи өвчин тусны улмаас хоолн дургүй болж хоол идэхгүй бол бас өнөөхөл дураалчин баярлаад л гараад ирнэ шүү дээ. Тэр мангас бас ганцхан тураагаа зогсохгүй өчнөө олон жижигхэн мангасуудыг дагуулж явдаг гэсэн. Бас ямар жижигхэн мангасууд вэ? Хэрвээ чи тураалд орох юм бол чамаас чихний алдар, хатгаа, гинэн, ханаад чуухнаа, суулгалт гээд өчнөө олон өвчин салахгүй дагах болно. Эд чинь бүгд л тураалын нэг хэсэг жижигхэн мангасууд л гэсэн үг. Тэгвэл хоолой сайн идэж явах бол болохгүй юм байна уу? Ээж маань энэ бүхнийг мэдэж байгаа лөө. Манай өрхийн эмч хүүхдийн тураалыг эмчлэх талаар ээж маань зөвлөгөө өгч байсан. Хоёулаа харах уу? Энэ маягаар ээжүүд маань хүүхдийн насанд нь тохирсон илч тэжээл сайтай хоолоор өдөрт 3-5 удаа хооллож өрхийнхөө эмчид биеийн жингээ тогтмол үзүүлж бас витаминуудаар баялаг хоол хүнс өгч байвал таны хүүхэд тураал гэдэг мангасанд бариулахгүй байх нь байна шүү. Ястай зөв. Чанартай илч тэжээл сайтай хоолой сайн идэж бай да. Баяртай мэдээ.